Монгол Ардын намын 300 гаруй мянган гишүүд хуваагдаж хагарсан юм байхгүй байгаа. Манай намын гишүүд намын ээлжид 31 дөрөв хурлаа бэлтгэл ажлыг хангах чиглэлээр тодорхой ажлууд хийгдээд бид нар аймаг орон нутгуудад сонгох журам тодорхой зүйлүүд намын ажил явдаг хэвээ явж байгаа. За парламент дээр байгаа бүлгийн одоо 68 гишүүний хувьд улсын хурлын даргыг огцруулах, ерөнхий сайдыг огцруулах асуудлуудаар тодорхой санал зөвлөж байгаа зүйлүүд байна. Энэ асуудлуудыг намын нийтлэг эрх ашигын төлөө, энэ улс орны нийтлэг эрх ашигын төлөө уулзаж, ярилцаж, ойлголцох ёстой. Тэр зэг бол намын бүлгийн хуралдаан байх. Бүлгийн дарга бол өдөртөх зөвлөл дээр л шийдэж байгаа. Гэхдээ өдөртөх зөвлөлөөс бүлэг чиглэл өгөхийг бүлгийн улсын хурлын тухай хуулиар хоригддаг. Хоригдсан байгаа. Тий. За энийг тав хүн дээр улсын хурлын тухай хуулийн тодорхой заалтуудыг хараарай. За бид нар ерөнхий сайдын асуудлаар өмнө нь ч одоо ч намын дүрмээрээ бид нар өдөр зүйл байгууллагадаг дээд шатныхаа хурлын гаргасан шийдвэрийг буруу зүгэж доод шатных нь байгууллага гаргадаггүй дийгтэй журамтай. Ойлголоо. Баярлалаа. Одоо уучлаарай. Батмөрийн инквайри гишүүнийг одоо Монгол Ардын намаас хууг шийдвэр хяналтын ерхий оронд гарчихсан шүү дээ. Энэ шийдвэрийг албарсан. Энэ шийдвэрийг манай улсын хурлын зарим гишүүд, за Монгол Ардын намын ч гэсэн одоо зарим гишүүд энэ шийдвэрийг иргэн харахыг хяналтын ерөнхий хороонд өгсөл тавьсан байна. Гэхдээ хяналтын ерөнхий хорооны өмнөөс би хариулах боломжгүй. Ягаад гэхээр хяналтын ерөнхий хороо бол улсын Монгол Ардын намын их хурлаас байгуулагддаг байгууллага. Тэгэхээр бид нар намын ажил хийсэн ч, төрийн ажил хийсэн ч ном журмаар нь дүрм хуулиар нь явж явах ёстой гэдэг үгс хэлээ. Энэ шийдвэрийг эргэж хаарна гэсэн үг. Харах байхаа гэж бодож байна. Би тэрэн дээр тайлбар өгөх болдгүй. Ягаад гэхээр хяналтын ерөнхий хороо тустай байгууллага. Ерөнхий нэрмчгийн дарга бол өөрөө багварлаа сонгох томилогддог албан тушаалтай. Баг хурал ерөнхий сайдыг томилдог. Баг хурлаас өдөр зөвлөл ерөнхий нэрмчгийн дарга томилогддог. Тийм учраас өөрийнхөө сонгосон дээд шатныхаа байгууллагын шийдвэрийг доод шатны байгууллага нь авч хэлцэж болдгоо. Тийм ээ. Тэгэхээр ийм дүрмийн аливаа асуудлыг ер нь энэ улс орны аливаа асуудал, нам төрийн аливаа асуудлуудыг явж яхад дүрмтэй хуультай орон бид нар дүрм хуулийнхаа дагуу, журмынхаа дагуу явах ёстой гэж бодож байна.